даваа далаа дарга бичижсэн мессеж нь ч байгаа. Төв рүү явж байгаа. Эсвэл төвөөс гарч ярмаг руу явж байгаа бижиж яаж имэйлтэй юм уу ластанд явж байгаа замыг төгжил бууруулна гэж ойлгоод байгаа юм бэ. Зам барин минь гэж мэгээд тэгэхээр мөнгө олж ирч чаддгүй юм бол те шорон суух хэвээр. Усны тухай хууль зөрчсөн, газрын тухай хууль зөрчсөн, байгаль орчны үнэлгээний тухай хуулийг зөрчсөн. Хэрвээ үерээс хамгаалах гэж байгаа бол эсрэгээр ногоон боломж ирдэг. Үзэгчтэй ICM-ийн студиэс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан барилгын инженер хот төлөвлөгч Ана Үжинтэй ярилцахад бид бэлэн болсон байна. За бид яг одоо олон нийтийн анхаарлын төвд байгаа туулын хурдны замын бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой асуудлыг ярилцах болно. За юуны өмнө урилга авсан танд баярлалаа. Урьж оролцуулж аваад баярлалаа. Туулын хурдны замын одоо бүтээн байгуулалтын төслийг эсэргүүцэж байгаа маш олон юм байна. За тэдний нэг нь бол яг харахгүй та болоод байна л та. Тэгэхээр ер нь та энэ одоо бүтээн байгуулалт энэ төслийг одоо эсэргүүцээд байгаа шалтгаан ер нь юу юм бэ? Эндээс хоёлаа ярих. 2020-оос 2021 онуудад нийслэлээр зам тээврийн төлөв зохицуулалтын инженерчлэлийн газрын орлогч дарга замын ачаал бууруулах ажлын дэд ажлын хэсгийн ахлах байсан. Тэгээ энэ хугацаанд бол би өөрөө яг энэ зам тээвэртэй холбоотой 20 гаруй үндсэн том судалгаануудыг хийж боловсруулсан. Одоо энэ өнөөдрийн хотын дарга нарын бас яриа явж байгаа судалгаануудынхаа суурь судалгаанууд гэсэн үг. Мөн сүүлд болохоор 2023-24 онуудад Дэлхийн банкны үндэсний хэмжээний зам тээврийн судалгааг Монгол боловсруулж өгсөн Дэлхийн банкаар. Тэгэхээр энэ талаасаа юу гэж хэлэх гээд байна гэхээр нэгдүгээр би мэргэжлийн хүн яг бүр хот төлөвлөлт те хотын менежмент талаасаа одоо яг ингээд ажилласан туршлагатай. Тэгээ энэ талаасаа ч тэр нөгөө талаасаа миний туршлага болон ажил яг өөрөө яг зам тээвэртэй холбогдож байгаа энэ төгжрлийн асуудал нь яг юунда байгаа юм те хаанаасаа яг төгжрөл үүсээд байгаа юм. За Улаанбаатар хотын зам тээврийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа юм гэдэг бүгднгийн тоон датан дээр нь суурлаад тооцоолоод мэдээд явж байгаа мэргэжлийн хүнийхээ хувьд энэ зам бол ерөөсөө үндэслэлгүй энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэл огт хангалтгүй гэдэг тийм байр суурьтай байгаа. Тэгэхээр хотын удирдлагууд за нэгдүгээрт төгжрлийг за хамгийн багадаа 30% бууруулна гэдэг зүйлийг хэлээд байгаа. Гэтэл та энэ боломжгүй гэдэг зүйлийг хэлээд байгаа. Энийг нөгөө энгийн иргэдэд ойлгомжтой байдлаар та тооцоо хамгийн гол нь тооцоо судалгаатай ярихыг хүсэж байна. Тийм энгийн иргэдэд ойлгомжтой гэдэг ингээ ярих юм бол ер нь яг Улаанбаатар хотын төгжрлийн голомт нь гэх юм уу те яг 65% төгжрөл нь өөрөө тэр чигтээ баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд Улаанбаатар хотын төв тэр дундаа инх тайвны өргөн чөлөө гэж яригддаг яг энэ хөндлөн хэвтэй чиглэл дагуудаа маш өндөр төгжрэлтэй байдаг. Тэгэхээр манай иргэд ч гэсэн маш сайн мэдж байгаа одоо талбай тойроод ч юм уу те баг тойроо их тойроо дунд ер нь бол орохороо төгжирчдэг байхгүй юу? Тэгээд энэ яагаад энд төгжөөд байна гэхээр биднэрт одоо жишээ нь хорооллоос 7 бодол руу шууд явах ч юм уу те эсвэл одоо ингээд Сапорогоос 3 дугаар хороол руу шууд явах ч юм уу замын ингээд сонголт ерөөсөй байхгүй. Шууд одоо наран тулаас зурагт орё гэдэг ч юм уу те заавал энэ төвийн замууд руу орж явахаас өөр сонголт байхгүй учраас цорын ганц одоо юм хэвтэй тэнхэхийн зам дээрээ ороод бидний одоо ингэж явж явах хэвээр цаг хугацаа маань хүртэл уртсаад явах зам маань хүртэл уртсаад байгаа учраас бид нэр ингэ төгжрөн одоо төвийн замаараа л холхиод ин гэсэн үг байхгүй юу. Тэгмэд энэ хамгийн том асуудал нь юу вэ гэхээр бусад одоо ийм босоод тэнхэхийн дагуух туслах замууд хангалтгүй. Хоёрдугаар автомашины одоо тоо хэмжээ, тээврийн хэрэгслийнхэн тоо хэмжээ нь байгаа автозамынхаа нийт багт амжаас даруй 3 дахин хэтэрсэн ийм үзүүлэлттэй байгаа. Тэгээ дээрэс нь бас 20 онд гаргаж ирсэн судалгаагаар маань автомашины буюу тээврийн хэрэгслийн дүүргэлт нь өөрөө 1.2 буюу 6 машин тутмын 5 нь нэг хүн буюу жолооч нь л явдаг гэсэн үг. 6 машин тутмын нэг нь л 2 хүнтэй явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө маш үр ашиггүй зөрчил гэж юу нь бол олон улсад үздэг. Яг онлынхаа дагууд бол тээврийнхаа дан. Тэгэхээр эдгээр нь юу гэсэн утгатай вэ гэхээр биднэрт ерөөсөө нийтийн тээврийн ямар сонголт байхгүй болчиход байгаа юм байна. Нийтийн тээврийн сонголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Автозамынхаа одоо туслах замуудыг те автозамын ийм хэрэгсэн сүлжээ гэж ярьдаг. Grid network гэж ярьдаг. Энэ сүлжээг бид нар сайжруулах хэрэгтэй байна. Энэ ердөө ингээд нарны зам их инх тайвны өргөн чөлөө те хойгоор явж байгаа одоо 100 айлаар явж байгаа хороол хурж байгаа зам ч гэдэг юм уу. Энэ гурван нарийнхан замаас өөр бид нарт өөр хэрэглээд ах замын сонголт алгаа. Тэгэхээр эднэр дээр байгаа төгжрлүүдийг бид нар салгах одоо сааруулах, задлах ийм арга хэмжээг авах хэрэгтэй болохоос биш ерөөсө туулын дагууд хурдны зам барих ёсгүй. Туулын дагуудах маршрут нь өөрөө буруу.
Тэрнээс биш бид нар бол одоо би бол яг мэрэгжлийн хүний үүднээс хурдны замыг бол огт хэрэггүй гэж хэлээгүй. Туулын дагууд хурдны зам огт хэрэггүй. Энэ бол ерөөсөө одоо ингээ хүн чинь ер нь өөрийнхөө гэрээсээ ажил руу те сургууль руу явж төгжирч байгаа болохоос биш хамаагүй ингээ тэнд нэг зам байлаа гэх тэр замаар дураараа холиход зорчоод идэг тийм ажилгүй амьтад биш шүү дээ те. Тэгэхээр энэ өөрөө ямар нөхцөл байдал дагуулдаг вэ гэхээр онлын хувьд induced demand гэж хэлдэг. Хэрвээ хурдны зам юм уу аливаа нэгэн ингээд зөв тооцоолгүйгээр зөв маршрутгүйгээр иймэрхүү замын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх юм бол буцаагаад энэ нь өөрөө төгжрлийн дараагийн голомт болох. Төгжрөх замыг нь уртсгаж өгөх, төгжрөх цагийг нь ихсгэж өгөх ийм нөхцөл байдал үүсдэг. Энийг бол олон улсад маш олон жишээгээр тодорхойлсон. Тэгээ сүүлдээ бол яг 3-5 жилийн дотор альва хурдны зам өөрөө буцаагаад төгжрөл үүсгэж болд юм байна гэдэг ийм онл байдаг. Тэгээ цаг үеийн нөхцөл байдлыг ингээ харах юм бол байгаль орчны үнэлгээ байхгүй. За ажлын зураг байхгүй гэдэг зүйлүүдийг мэрэгжлийн хүмүүс хэлсэн. Гэхдээ нөгөө тал бүтээн байгуулалт өрнүүлсэн. Тэгэхээр энэ өөрөө хууль бус үг нь тий. Бүх зүйл нь хууль бус. Яагаад бүх зүйл нь хууль бус гэж байгаа гэхээр за одоо түрүүний дурдгдсан тий байгаль орчны үнэлгээ гэдэг зүйл хамгийн анх хийгдсэн байгаль орчны үнэлгээн дээр ямар хэмжээний одоо хор хохирол учрах вэ? Барилга эхлэхээс өмнө барилга явж явах хугацаанд барилгажилт явагдаад дуусны дараа тухайн замгүүрийн байгууламжийг бариад дуусны дараа энэ 3 одоо ийм цаг хугацааны үйлчлэл дээр тухайн голын экосистем айсав тэр голд одоо амьдардаг бүх одоо биологийн олон янз байдал тэнд байгаа загас тэр дагууд амьдарч байгаа иргэд бүгдэнд нь яаж нөлөөлөх вэ? Хотын иргэдийн одоо ундны ус цэвэр агаар ногоон байгууламж талаас сэтгэл зүйд нь яаж нөлөөлөх вэ? Эндээс ингээд барилгажилтын явцад одоо жишээ нь гарч байгаа барилгажилтын маш их хэмжээний тоос гарна. Энэ нарийн тоос нь агаарт тэгтгэхээр иргэдийн эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ гэх мэтчлэн маш олон зүйл залтуудыг энэ хотод амьдарч байгаа бүх одоо амьтдад хамааралтай бүх хүнд хамааралтай үнэлгээнүүдийг хийж дуусаад тэр үнэлгээн дээрээс хараад за бид нар энэ үнэлгээний үр дүнд ийм хэмжээний хохирол амсах юм байна. Гэхдээ энийг ингээд буцаагаа сэргээн засварлах боломжтой юм байна. Ингэсний дараа энэхүү зам маань үр ашигтай юу, үр ашиггүй юу гэдгийг тооцоолж иж тухайн замын барихгүй тухайн төслийн хэрэгжихгүй шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгтэл энэ шийдвэр нь огт тийм юмгүйгээр гараад араас нь байгаль орчныхоо үнэлгээг сая байгаль орчин аялал жуулчлалын яам дээр хүлээлгэж өгж ийн гэдэг бол өөрөө бүр байж боломгүй зүйл байхгүй юу. Хизээч Монголд нэг иргэн тийм байдлаар ажил хийх боломжгүй. Одоо жишээ нь Rio Tinto-ч бай, оюутлахаач бай, бидний хамгийн сайн мэдэх энэ олон улсын уул уурхаанууд бүгдээрээ өөрсдийн гэсэн анхныхаа үнэлгээнүүдийг ингээд танилцуулаад хийгээ яваад ирсэн. Тэрний дараалал нь ингэж явчаад энгийн нэг хүн хүртэл мод тайрахад одоо 2.5 сая төгрөгийн торгуултаа байгаа байхгүй юу. Тэгчингүүд тэр болгоны дараа эсрэгээр нь ганцаараа яагаад хууль хяналтыг хэрэгжүүлэх хангуулах ёстой институц нь өөрөө энэ эсрэг яваад байгаа юм бэ гэдэг бол маш том буруу зүйл болоод байна гэсэн үг. Үерийн далан болно, үерийн хамгаалалт болно гэдэг зүйлийг хэлээд байгаа. Энэ дээр та юу хэлэх вэ? Тэгээ энэ дээр би бүр сүүлийн хэдэн жил яг Улаанбаатар хотын үертэй холбоотой тэр дундаа үерийн хамгаалттай холбоотой асуудлаар нэлээх ярьж явж исэн. Тэгэд олон улсад яг хот төлөвлөлт талаасаа бүр яг ингээ мэрэгжлийнхаа дагууд ярих юм бол хэрвээ үерээс хамгаалах байгаа бол эсрэгээр ногоон байгууламж өрдөг. Тэгэнгүүт энэ дээр болохоор үерийнхээ эсрэг зүйл хийгээд байгаа байхгүй. Үер хураах далан барьж өгöd байгаа байхгүй. Иргэдийнхээ туул голын хойд динж дээр амьдарч байгаа 1.7 сая иргэний 1.3 сая ч юм уу туул голын хойд динж дээр амьдарч байгаа бол бидний яг туул руу үерлэж орж ирэх байсан ус туул руу урсаад газрын гүнээр болон газрын дээгүүр туул руу урсаад ороод нийлүүлэгддэг. Энэ байгалийн процессыг дунд нь устгаад гээд бетонын хан барьчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бетонын ханны хойтой талд одоо юу үүсэх вэ гэхээр уулын амыг тойруулаад бас яг ийм бетон далан бариад одоо water catchment буюу ус хураагаад тэгээ тэрэн дээрээ бид нар ийм усан цахилгаан станц хийдэг туршлага байгаа шүү дээ. Яг тэр шиг бид нар зүгээр л яг ингээд туулын хойд динж дээрх бүх уулнаас хойноос нь ирэх уснуудыг
Энэ уртаа талын хурдны зам гэж нэрлсэн 2674 багантай гэсэн энэ багантай бетонын шонгууд дээр хураагаад тэгээд тэр хавийнхаа айлуудыг хойдлынхны айлуудыг тэр чигт нь усанд нь үерлүүлэх гэдэг байгаа байхгүй. Энэ бол бүр ингээ маш энгийн логик те. Хэрвээ юмыг усыг юмар хаавал бетоноор хаавал хурах нь ойлгомжтой зү. Тэр бетон шингэхгүй шүү дээ. Тэр бетон дээр тулж очиод тэнцэнэ хуралдаал хойшоогоол буцаал үерлэн гэсэн үг. Тэгэнгүүт энэ бол бүр яаж бодож ингэж яриад байгааг нь ойлгохгүй байгаа байхгүй тий. Тэр одоо хүний логик яаж ажиллаад байгааг би бүрийгээ тайлбарлаж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ бид нэр үнэхээр Улаанбаатар хотыг одоо жишээ нь 1954 он 60-д онд болсон үерүүчиг тийм үерүүд болохгүй гэж үзэж яг ингээ үерийн хамгаалалт хийнэ гэж бодох юм бол эсэргээрээ туулын одоо айс ав руу яг тэр татам руу бүх энэ хойд сэлб болон дунд гол үерлээд ороод ирэхэд уулын шар уснууд урсаад ороод ирэхэд туул руу шууд нийлүүлэхтэйгээр дунд нь саад болохгүй байх л ёстой байхгүй. Үүнийг олон улсад одоо яг манай хот төлөвлөлтүүд бол онлын нэр нь Sponge City үүсгэх гэж юу нь бол ярьдیں۔ Холбогдох одоо албан тушаалтнууд за гинт гарч ирсэн байгаль орчны үнэлгээний үнэлгээгээ авч яваад за байгаль орчинд ямар сөрөг нөлөөгөө гэж тайлбарлаад байгаа. За гэтэл нөгөө талд одоо яарамгийн гүүр орчимд ус нь ингээд ямар ширэгцэн нөхцөл байдалтай байгааг иргэд олон нийт хэлээд байгаа шүү дээ. Та энийг юу гэж харж байгаа вэ? Хамгийн харамсалтай нь манай хотын удирдлагууд өөрсдөө нэгдүгээр угаасаа энэ төслөө огт мэдэхгүй тий. Хоёрдугаарт ер нь төсөл мэддэггүй амар ойлгомжтой байгаа байхгүй. Ямар ч тохиолдолд байгаль орчны үнэлгээ 0 гарах боломжгүй. Одоо адгийн наазах нь бид нар юу гэдэг те гадаа гараад гудамжинд нэг амбар барья гэхэд тэнцэнээс барилгачлалтын явцад барилгаас өмнө газар ухахад тоос дэгдэнэ. Тэр тоос байгаль орчин иргэдийн ойр хавийн иргэдийн одоо амьсгалд яаж нөлөөлөх үү те дэгдсэн тоос хэр удаан бид нар барилгачлалтаа хийх вэ? Дуу чимээ гарна. За энэ ойр хавьд байгаа иргэдэд дуу чимээ нь яаж нөлөөлөх вэ? За энэ хавьд нь одоо хөрсний ус гараад ирэх юм бол энэ хөрсний ус нь өөрөө ямар учиртай юм те дараачихаа гүний уснуудтай холбогддог юм уу? Тэрэнд нь бид манай барилга одоо нэг барьж байгаа амбар маань яаж нөлөөлөх юм? Зүгээр ер нь бол ингээд монгол хүн энгийнээр бол нөгөө чулууны байрыг солиход 3 жил байраа олдгоо гэдэг шиг л яг байгаль орчин бол тийм ахтар нөлөөтэй байхгүй юу? Тэгэхээр нэг ширхэг чулуу хөдлөхөд тэнд ингээд бусад тэн доор нь амьдарч байгаа амьд организм шавж те чигийн улаан орхонд хүртэл хамаатай байдаг байхад яаж ч бодсон гэсэн гол дээр те тэдэн мянган багантай 33 км гүүрэн байгууламж барих гэж байгаа. Тэгээд хэдэн мянган ажилтан авчирж ажиллуулах гэж байгаа. Тэр ажилтаа авчирж ажиллуулах процесс нь өөрөө 6 удаа одоо ингээд ийм төр болон байнгын кемп байгуулад голын айс хав дотроо тэгээ 2500 ажилтаа ажиллуулна гэж байгаа байхгүй. Тэгээд тэд нар нь хятад гээд одоо ингээд гадаад хэргийн яам дээр эхнээс авахлаа виз аваад ороод ирсэн ч гэж ашиг те. Тэгэхээр энэ хүмүүсийн байрлах үеийн те хоол ундны баас шийсний тэнд амьдрах ажиллах үеийнх нь босох тоос машин механизмынх нь нааша цаашаа явах тэр төр замын дагууд гарах тоос дуу чимээ эдгээр бүгдээрээ байгаль орчны үнэлгээнд дэр орж ирэх ёстой байхгүй. Тэгээ зүгээр ингээд бодоход энгийн нэг юм амбар ойроход бид нар байгаль орчны үнэлгээ хамаатай байна. Энэ бусдад ингээд нөлөөлөх нь нөлөө үүсдэг юм байна. Агаарт нөлөө үүсдэг юм байна. Цэвэр усны нөлөө үүсдэг юм байна. Экосистемд нөлөө үүсдэг юм байна. Ойр орчинд амьдарч байгаа бүх амьд организм хүнд нөлөө үүсдэг юм байна. Тэгтэл яаж бодохороо 33 км зам дагуу бүхэл бүтэн одоо юм гүүрэн байгууламж барих гэж тэгээд тэрийгэ байгаль орчны үнэлгээ 0 гэж яриад байгаа юм би тий. Ингэж худлаа ярмаар байгаа байхгүй. Энд чинь бүр ингээд энгийн наад захын 5 дугаар ангийн хүүхэд чи ойлгоод хэлэх зүйл шүү дээ. Нийслэлийн одоо энэ төслийг явуулж байгаа хүмүүстэй уулзаж тэр одоо тэзүү тий үнэлгээ энэ юмнуудыг уулзаж харж мэдээлэл авах гэж үзсэн үү? Даваа далаа дарагч тэр одоо энэ метроны төслийн дарга хийж байгаа төрсөн дүүнч тэр те эдгээр бүгдээрээ намайг мэднэ. Мэргэжлийн хүний үүднээс нэгдүгээрт хоёрдугаарт тэр судалгаануудыг нугасаа хийсэн тэн дээр ажиллаж исэн хүний үүднээс бүгдээрээ бол ингэ мэдж байгаа. Тэгээд өөрийнхөө ингээ хаягаар удаа дараалан энэ ямар учиртай төсөл юм бэ? Энэ төгжрэлд ямар ч нөлөө байхгүй штэ те. Би ингээ хурдны зам эсэргүүцээгүй тэгж хурдны зам хиймээрээ бол одоо жишээ нь ярамгаас наашаага орж ирэх гэрмзийн одоо гүүрлүү ч юм уу те ажилчдын гүүр гэж барьж байгаа тэрлүү орж ирэх ч юм уу ингээ өөр ингээд маршрутуудаар голоо хөндлөн гарсан гүүрэн байгууламжууд барьчаач илүү хэрэгтэй штэ гэдэг ингээ маш олон төрлөөр санал болгоод маш олон төрлөөр ингээд асуулт асуугаад
асуултанд хариулт авах гээд маш олон талаар явсан. Тэгэнгүүт эсэргээрээ одоо жишээ нь ингээд дүүнч тэр ахынч тэр те намайг меншндэж ирээд миний фейсбુકийн хаягуудыг одоо ингээд меншндэж ирээд намайг болохоор янз бүрээр субъектив дайралт өгж байгаа хгүй дарамжилж мөрмжлээд урагч мурагч шиг юм уу те өөрөө нийслэл дээр ажиллаж байсан учраас одоо нийслэлийн ажлыг шүүмжлэх ёсгүй ч гэдэг юм тийм айгүй сонирн бүдүүлэг намын юм өгшөлтэй юм яриад тэгээд сүүлд хэд хэд удаа одоо хилцүүлэг дуудаж үзсэн хамтдаа одоо ингээд хилцүүлэг хийя гэд ирээгүй одоо 3 удаа дуудсан ирнэ очно гэдээ яг сүүлийн 5 минутан дээр нь ирэхэ болдог ч юм уу уцаа авах болдог ч юм уу иймэрхүү байдлаар бол удаа дараалан зүгтаасан. Яг одоо энэ зураг төсөл болон тэ бичиг баримтууд холбоотой бүх зүйлсийг нь тендер цэг эмэн дээр тавьсан байсныг нь бол олж үзсэн. Татаад авсан байгаа. Тэгээ энийг ингээ харахаар ерөөсөө олон улсын ч тэр ер нь яг ингээ төслийн ч тэр ямар ч төслийн менежментийн стандартгүй бичиг баримтууд. Адгийн наазах нь гарчигнаас авахулаа те экономик гэдэг үгийг л economic гэж бичсэн үг үсгийн алдаатай тийм бичиг баримтууд тавиад тэрэндээ тендер хийгээд тэрнгээр тэзүү боловсруулсан гэд тухайн тэзүү ч өөрөө ямар шаардлага хангахгүй байх ёстой одоо бүрдэл бичиг баримтууд байх ёстой одоо судалгаанууд те байх ёстой зураг төслийн нэгжүүд хэсгүүд нь огт байхгүй ийм бичиг баримтууд байгаа. Та бүхэн өөрсдөө тендер зэг юм дээр ороод харуул одоо бэлэн байгаа. Ингэж асуудгийн шалтгаан нь нийслэлийн удирдлагууд таныг одоо албан тушаал горилж байгаа учраас сүмийн азар дарахтаа одоо холбож юм харлуулагч гэдэг юм уу ийм зүйлүүд хэлээд байгаа л та. Танд үнэхээр одоо албан тушаал горилж байгаа зүйл байгаа юм уу? Надад бол өөртөө тэр одоо дүүн бичсэн байгаа санал тавьж исэн билээ шүү дээ. Би ер нь бол нийслэл дээр 2021 онд өөрөө сайн дураараа ажлаас гарсан байхгүй юу. Яг хамгийн сүүлд нь хөнгөн галт тэрэгний төслийг засгийн газраар батлуулж дуусаад тэгээд за би ер нь бол ажиллахаа боллоо. Энэ бол амар том юм намын болон те улс төрийн маш олон дарамтчхаатай маш хэцүү байд юм байна. Тийм учраас би өөрөө ажлаа саналаараа өгье гэд би өөрөө ажлаасаа гарсан юм байхгүй юу. Одоо надад би өөрөө ажлаасаа гарчаа би буцаагаад ажилд орох гээд яваад ах ямар шаардлага байхгүй шүү дээ. Хоёрдугаар тэд нар өөрсдөө надаа яг ингээд санал тавиад одоо даваа далаа дарга биччихсэн мессеж нь ч байгаа. Тэгэхээр хэрвээ яг би үнэхээр ажил өөрөө горилоод хүссэн болвол яг процедураар нь аваад хийчих чадах байхгүй юу. Энд чинь угаасаа мэрэгжлийн хүмүүс нь тэр газар байхгүй. Тэгээ санаа зовоод үнэхээр ингээд мэрэгжлийн талаас нь одоо ингээд зөвлөд явъя гэвэл болох байхгүй юу. Гол нь тэрийг ингээд нэг шантааслаад худлаа яриад гуйвуулаад те олон нийтээр ингээд нэг юм худлаа үний юм тэнд явагдчих хэвээр ажлыг ингээд буруу ажлыг зогсоогоод байгаа юм биш байхгүй юу. Эн чинь анханасаа явах ёсгүй л ажил байх ёсгүй зам. Одоо засгийн газрын тогтоол гэж ярингууд засгийн газрын тогтоол нь тойрог нэг төсөл гэсэн тогтоол байгаа байхгүй юу. Тойрог нэг төсөл туулын хурдны зам гэдэг чинь хоёр шал ондоо үг өгүүлбэр байна шүү дээ, тэ. Бүр нэг ширхэгч үг нь хоорондоо давхцахгүй. Тэгтэл тойрог нэг төслийн маань нэг хэсэг нь туулын хурдны зам байсан юм а гэж хэлэхээр нөгөө гарын үсэг зураад батлуулсан улсын хурлын гишүүд нь өөрсдөө шоконд орцсууж байгаа байхгүй. Энэ дотор ийм юм орсон юм уу те? Яагаад ийм юм? Бид нэр ерөөсөө ингэж хараагүй штэ, ийм сонсоогүй штэ гэх ингэ сууж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ мэтчлэн ингэ бүх юм нь худлаа зүйл дээрээ одоо ингэ буцаагаад мэрэгжлийн хүний үүднээс тэгээ би бол одоо бүхэл бүтэн сарын хугацаанд маш төвчээртэйгээр маш олон удаа доромжлууллаа, маш олон удаа одоо ингээ хардлага сэрлэгэнд өртлөө. Тэгээд ер нь бол хэлж байгаа Улаанбаатар хотын захирагч хотын дарга Нямбатар Улаанбаатар хотын захирагчийн 1-р орлогч даваа далайнаар нь өөрсдөө хэрвээ өөрсдийнхөө санхүүгийн бүх мэдээллийг ил болгоод дансныуулга гаргаж тавиад өөрсдөө энэ төслийнхаа бүх одоо цаатаа талын 500 тэрбумыг хаан шилж үснэ гаргаад ирэх юм бол би өөрийнхөө бол сүүлийн 5-6 жилийнх нь одоо ингээд нийслэлээр ажилласан цагаас ахвал бүх санхүүгийн хавуулгуудыг гаргаад тавьчих. Би өөрийнхөө хийсэн бүх ажлыг гаргаад тавьчих. Тэ одоо намайг өнөөдөр бид нарыг фейсбુકээ ингээд юу яаж ин маш олон саяараа ингээд санхүүжээд мөнгөөр ингээд бүрсэлж байгаа гэж аахгүй. Нэг төгрөгөөр бүрсэлсэн. Тэрийг би гаргаад тавьсан байгаа. Тэгэхээр надад бол ямар ч энэ дээр юм хувийн ашиг сонирхол байхгүй. Би өөрөө аль хэдийн өнгөрсөн жилээс ахуулаад тусдаа бизнес хийгээ явж байгаа. Дэлхийн банкн дээр зөвлөх үйлчлэгээ үзүүлээд цагийн одоо ингээд $185 гэрээ ингэ зөвлөх үйлчлэгээ үзүүлээд явж байгаа. Гэрээ мань бэлэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд зүгээр юм цагт
$185 зөвлөх үйлчлэг үзүүлээ явж байгаа хүн юугээл нэг мөнгөний төлөө ч юм уу те эсвэл одоо ингээд нэг юм үнэхээр өөрөө мэрэгжлийнхаа дагууд нь аваад хийчих хэрэгтэй ажлыг гэж шантаасаа явж байгаа тийм үстэй. Та энэтэй холбоотойгоор нэр төрөө сэргийлэгч гэдэг юм уу? Холбогдох байгууллагад хандах уу? Ер нь бол хэд хэд удаагийн олон удаагийн одоо юм нэг сүрдүүлэг өртсөн байгаа. Тэгээд энэ ер нь гарах юм бол одоо гал нь хамгийн гол нь миний ингээд нөө ажил цаг ерөөсө болохгүй байгаа даа. Тэгээд хуульч нарын багтай би сая Amnesty дээр бас ихтгэл тавихтаа Amnesty International хүний эрхийн байгууллагын хүний эрх хамгаалагч нараас бол бас зөвлөгөө авсан. Энэ одоо жагсах те эсвэл одоо энэ үзэл бодлоо илэрхийлэх хэрэгжүүлөөндөө ингэж халдуулж байгаа эргүүлээд одоо бүр ингээ хотынхаа дараагаар одоо те миний эрхийг хангаж өгөх ёстой үүрэгтэй хүнээр булли дуулаад одоо ингээ явж байгаа. Энэ тохиолдолд одоо яаж хаана хандах ёстой юм бэ гэдгийг бол ерөөсөө хүний эрхийн байгууллага нь хүртэл одоо зөвлөгөө өгөөд явж байгаа. Тэгээд шаардлагатай бол юм тий газруудад хандна л гэж бодож байгаа. Та нэг сайн ноцтой юм үгэнд айлчлаа л дээ сүрдүүлэг гэхээр тийм миний яг энэ явдлаас өмнө би 11 сарын 20-нд аз болж гэх юм уу да 11 сарын 20-нд хаягаа устгуулсан байсан юм. Тэгээ миний хаягийг устгасны дараа нилээ ярьж ирж байгаа бүр нөгөө Facebook-ийн метадах одоо яг юм аль биесных нь хүнээр нь хаягаа сэргээлгүүлж авсан. Тэгээд сэргээлгүүлж авсан чинь данааны хаягн дээрээс устгуулсан. Данаанд байгаа Монгол хаягтай одоо юм Монгол нэртэй хаягн дээрээс Facebook хаягн дээрээс миний хаягийг хактад устгуулсан байна гэд. Тэгээд тэрний дараанаас бол нөгөө өндөр хамгаалттай ингээд орсноос хойшоогоо янз бүрийн одоо юм хараал зүглийн мессежнүүд шууд фильтрдэгддэг болсон байхгүй юу. Тэгээд над руу фильтрдэгдээд тийм мессежнүүд орж ирэхгүй байсан чинь яг туулын хурдны замтай холбоотой асуудал гарсны дараа хит хит удаа утасны дугаараар залгаж алын шүү те зам барин гэж мэгээд те ингээ бүр юм хит хит удаа тэгээ би сүүлдээ одоо нөгөө нэг дугааруудыг танихгүй дугааруудыг авахгүй байгаа дангууд unknown гэдэг одоо юм дугаараа нууцлсан дугааруудаас залгаж харааж зүгсэн тийм тохиолдлууд бол одоогийн байдлаар миний мэдхийн 6 гарсан байна. Яг утсыг авч таарад ч гэх юм уу те одоо би ч маш олон хүнтэй харьцдаг хүн. Тэгээд гих мэтчлээ одоо ингээд хотын дарганараас яг энэ асуудлын эсрэг зогсныхоо хүрээнд бол маш олон дарамтанд бол хүртсэн байгаа. Тэгэхээр за 2025 оны улсын төсвийн нийт зарлага 30 орчим их найд төгрөг тий. Тэгэхээр ингээд бодох юм бол 2.3 их найд гэдэг бол 7 орчим. Энэ мөнгө ер нь хэрэг хэмжээний мөнгө юм бэ? Нийслэлд үнэхээр өөр гой бүтээн байгуулалтыг хийсэн бол юу хийж болох байсан бэ гэдэг дээр та салбарын үнийн хувьд хэлээч. Түрүүн хоёлаа ярьжсэн шүү дээ. Улаанбаатар хотын төгжрөл бол одоо яг ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэдэг бол айгүй ойлгомжтой бүгд судлагдаад ингээд тоон датанууд нь гарцсан. Тэгээ энэ дээр маш олон одоо юм шийдэл байгаа. Ер нь бол хот төлөвлөлтийнхөө дагууд маш олон шийдэл байгаа тий. Одоо ингээд ярьж байгаа өөрсдийнх нь хэрэгжүүлээд явж байгаа 20 минутын хот төсөл нь ч гэсэндээ өөрөө энэ төгжрлийн нэг хамгийн том шийдэл гэхгүй юу. Яагаад вэ гэхлээр одоо хүнсээ авахд ч юм уу эсвэл төрийн үйлчлэгээ авахын тулд машин унаа төгжрөлд оролцоод төгжрөл нэмэрлээд байх шаардлагагүйгээр ойр хаваасаа бүх ахуйнхаа үйлчилгээнүүдийг авдаг болох энэ хот төлөвлөлт нь өөрөө 20 минутын хот төлөвлөлт энгийнээр бол тэгмүүд эдгээр энэ олон зүйлүүдийг хэрэгжүүлж явж ийснаа одоо 20 минутын хоттой болох гэж ийснаа тэнцээ хурдны зам барина гэдэг чинь өөрөө энэ бол шууд онлынхаа ч тэр те ухагтхууныхаа хувьд ч гэсэндээ маш том зөрчилтэй. Яагаад тэгэхээр хурдны зам бол одоо Улаанбаатар хот шиг биш. Яг Америкийн логистикийн те маш том ингээ хоорондоо маш хол байрлалтай байдаг ийм том хотуудад одоо Техас эсвэл Денверч гэдэг юм одоо Детройт гэдэг юм том хотуудыг хооронд нь холбодог. Ийм дэд бүтцийн байгууламжийг хурдны зам гинэ. Яагаад эдгээр байгууламжуудыг эдгээр хотууд дээр барьдаг вэ гэхээр энэ хотуудын төлөвлөлт нь өөрсдөө transit oriented development буюу TOD-гээд тээврийн одоо тээвэр логистик дээр суурилсан хот төлөвлөлттэй байхгүй юу. Улаанбаатар хот бол human scale буюу хүний масштаб суурилсан төлөвлөлттэй. Маш жижигхэн. Одоо бид нар ингээд 3 байшин дуусаад нэг автобусны буудлаа идэг тий 500 метрийн зайд ер нь бол угаасаа бүх юм нь байдаг. Тийм анханасаа тийм хот төлөвлөлттэй байхгүй юу. Анхны одоо бид нарт орсуудын ингэж төлөвлөж барьж өгсөн тэр цагаас ахуулахаар тэгэнгүүт энэ дунд ч одоо жишээ нь хүнээр болвол те S size өмсөх ёстой би те S size өмсөх ёстой хэмжээтэй хүн
XL Америкийн сайзыг дуурайгаад байна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг ингээд өөрийнхөө хот те өөрсдийнхөө онцлог өөрсдийнхөө төлөвлөлтөнд таарсан төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Тэр талаасаа авч хэрэгжүүлж болох маш олон үнэгүй эсвэл одоо бодлогын түвшний эсвэл одоо бага өртөгтэй те эсвэл одоо зүгээр ингээд нөгөө нэг менежментийн зохицуулт хийгээд ч юм уу ингээд шийдэж болох маш олон шийдэл байхад хурдны замаар төгжрлийг шийднэ гэдэг бол Улаанбаатар хотын хувьд 1000 дахь шийдлийн зарчим байхгүй юу. Тэрийг шийдэл биш гээгүй. Гэхдээ 1000 дахь нь. Тэр дундаа 2300 тэрбумын үнийн дүнтэй байгаа бол энэ ерөөсөө Улаанбаатар хотод ямар ч хэрэггүй гэсэн. 2300 гэдэг тэрбум гэдэг үнийг яагаад яриад байна вэ гэхээр 2.3 их 80 гэж ярихаар хүмүүсийн толгойд буух байгаа байхгүй. 2.3 их 80 байд юм байна гэдэг ойлголттой. Тэгээд тэрийг хотын дарганаар нь өөрсдөө ч одоо ингээд мэдхгүй тэр үнийн дүнгээ. Тэгэнгүүтээ энэ бол олон улсын жишг гэж яриад байгаа байхгүй. Олон улсын жишг биш. Америкт Сан Францискод баригдсан байсан хурдны зам $900 сая баригдсан байхгүй. Гэхдээ тэр нь одоо яг энэ манай замаас 3 дахин урт 90 эдэн километр байсан. Тэгэнгүүт Америк одоо хамгийн доод цалин $2000 тий. Манай хамгийн доод цалин $200 байхгүй. $200-тай улс $2000 амжиргааны доод түвшинтэй $4000 одоо ингээд барилгын ажилчтан замын ажилчтан авдаг ийм улсын жишгтэй харьцуулахад зам нь манахаас 3 дахин үнэтэй авах жишээ нь. За эдийн засгийн хувьд өөрсдөө ойрхон одоо жишээ авъя л да тий. Тэгэнгүүт одоо яг энэ хажуудлын Казахстаны цалин Кыргызстанд баригдаж байгаа зам 415 км байгаа. Энэ төслийг нь өөрөө ингээ бүх талаар нь уншаад үзсэн. Тэгэнгүүт энэ 415 км гүүрэн байгууламж нь Бишкекийг бусад хотуудтайгаа холбодог. Бишкек ч өөрөө Кыргызстаны нийслэл хот нь. Тэгээд бусад хотуудтайгаа холбож байгаа логистик тээврийн зориулалттай энэ хурдны зам нь 1-р 415 км мөн тайрсан өндөр уулуудынхаа голоор явж байгаа учраас 6 том түнэлтэй өөрөө уулуудын голоор явж байгаа учраас битүү одоо ийм гүүрэн байгууламж гэхгүй юу. Тэгээ энэ замыг Кыргызстаны эдийн засагт ашигтай гэдгийг нь Кыргызстанч тэр хятадын одоо Exim банкч тэр нотолж чадсныхаа хувьд өөрсдөө зээлээр санхүүжүүлж орж ирээд тэгээд өөрсдөө барьж өгч байгаа байхгүй. Тэгтэл манай энэ зам бол иргэдийнхээ одоо төсвийг те өнөө маргаашийн амжиргааг одоо нийслэл дээр байгаа татвар хураамжийг бүгднийг ингээд цуглуулж төвлөрүүлээд шууд гадагшаа гаргаа явуулсан үйлдэл байхгүй. Бид урьдчилгаанд 600 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн. За маш олон одоо нөө бургасаа хятадчихсан юм нөхцөлөдөлтэй байгаа. Хотын дарга цаашид ч гэсэн би энэ мөнгө шилжүүлнэ, урьдчилгаагаа шилжүүлнэ гэдэг зүйлийг хэлээл байж байна л да. Энэ төсөл үнэхээр зогсчлоо гэхэд бид нар энэ мөнгөө ер нь олж авахд ямар нөхцөл үүсгэл. Яг ер нь олж авч чадахгүй юм шиг байна шүү дээ. Одоо бол тий. Гэхдээ тэр хүмүүс бол тэрнийхээ дагууд яг хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Хариуцлагыг нь хүлээх ёстой. Хэрвээ үнэхээр мөнгө олж ирч чаддгүй юм бол тий шорон суух ёстой. Бид нар бол одоо яг талаасаа хуульч нарын багч гэсэндээ нийлээд шүүхтэн гэдэг дээр бол очсон явж байгаа. Шүүхээр одоо захиргааны иргэн шүүхт яаж мэдүүлэх юм те ямар дараалалаар явах юм бүх бичиг баримтуудыг бол ер нь цуглуулад явж байгаа. Гэхдээ ер нь ийм байдаг. Одоо жишээ нь манай одоо Улаанбаатар хотод ч тэр Монголд ч тэр ингээ бизнес эрхэлж байгаа хүмүүс бүгдээрээ мэднэ. Тендерт оролцоход тэгээ энгийн нэг тендерт оролцоход тухайн тендерийг авахын тулд одоо юм дэнчингийн мөнгө дараа нь тухайн байгууллагын тэр ажлыг хийж дуусгаж чадах туршлагыг заавал нотолдог. Зүгээр нэг хоолны катерингийн үйлчлэгээ авсан байсан ч гэсэндээ те би багада 3 жил манай компани ийм катерингийн үйлчлэгээ эрхэлсэн энэ ажлыг чинь асуудалгүй хийгээд дуусгах боловсон хүчинтэй те тоогооч могооч юу гэдэг бүгд байна. Тэгээ манайх одоо ингээ машин механизм унаа тэрэг бүгд бэлэн. Тэгээ дээрэс нь ингээд эхний ээлжнийхээ санхүүжилтийг өөртөө гаргаад энийг ингээ хийчих боломжтой гэдгийг нотолж иж тендерт оролцдог байхгүй. Худалдаа авах үйл ажиллагаанд. Гэтэл одоо орлогч дарга даваа далайгийн ярьж байгаа зүйл нь болохоор энэ компани мөнгөний шилжүүлэхгүй болвол энэ компани чинь ажиллаа эхэлж чадахгүйгаас болоод одоо тэнд ингээд өрөмдлөг эхлээд дэрэлдээд ингээд явж байгаа ажил зогсноо. Тийм учраас мөнгөний тасралтгүй шилжүүлж иж эднэр биднэрт ажил хийж өгнө гэдэг юм яриад байгаа байхгүй. Яагаад анханасаа
ямар ч туршлагагүй, ямар ч сураггүй, аль бие ёсны те Хонконгийн компани гэсэн Хонконг бүртгүүлгүй, Хятадын компани гэсэн Хятадтай бүр нэг төсөл дампууруулсан өөр нэг компани. Тэгснэ ярьж байгаа юм нь одоо 3 өөр компани нэр яриа л те China Highway, China Haoyuan, тэгснэ China Haoyuan Engineering гэх ингээд хайгаад болох гэхээр нэг юм нуугдад тоглодог тоглоом шиг юм ачаа-ачаа өөр нэрсүүд хэлээд тэгээ бүгдээрээ яг хоёр компани болохоор Хятадд нэг компани болохоор Хятадд бүртгэлтэй тэр нь өөрөө хэд хэдэн газар одоо юм төсөл дампууруулсан байдалтай байгаа тийм байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоныг ингээд харахаар анхнаасаа юу нь яагаад ямар ч туршлагагүй 2025 оны 8 сард нэрээ сольсон тий тэг төгрөгний одоо юм данстай ийм байгууллага тэгснээ цаасан дээр нэг ч ажилтангүй захирлаас өөр нэг ч ажилтангүй ийм компани энэ тендерийг өгчвөө. Энэ өөрөө тендерийн тухай хууль буюу төрийн одоо зардлаар тий төрийн зардлаар татвараар одоо үйл ажиллагаа төрийн худалдаа авах үйл ажиллагаа явуулж байгаа энэ хуулиа тэр чигтэн зөрчсөн. Хуулийн дагууд бол маш олон хууль зөрчсөн байгаа. Засгийн газрын тогтоол нь байгаль орчны үнэлгээ нь араас нь хийгдээд явж байгаа усны тухай хууль зөрчсөн, газрын тухай хууль зөрчсөн, байгаль орчны үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэдэг ингээд маш олон төрлийн хууль зөрчсөн. Тэгээд дээрэс нь бүр ингээд улаан цайм те бүх Монгол улсын баг ингээд бизнес эрхэлж үзсэн иргэдийн мэддэг худалдаа авах үйл ажиллагааныхаа хуулийг хүртэл зөрчсөн явж байгаа байхгүй. Даваа талын орлогчийн эхнэр маш олон тендерт оролцсон явдал. За тухайлах юм бол одоо метро төслийн одоо сүүлийн шатны тендерт оролцоод явж байна л да. Хотын дарга те тухайн компани оролцох одоо үгүй нь хэнд ч хамаагүй гэдэг ухааны юм зүйлийг хэлж байна л да. Энэ нөгөө төрийн албанд ажиллаж үзсэн бүх хүн баг мэдж байгаа. Төрийн албанд ажилд ороход хамгийн түрүүнд гэр бүлийнхээ бүх мэдүүлгийг ингээд өгдөг байхгүй юу? Хөрөнгө оруулалтын мэдүүлэг, ажилт нь өөрийнхөө ингээд 3 үеийн намтрыг өгдөг тий. Тэрэн дээр юу гэдэг вэ гэхээр таны гэр бүлийн ойрын одоо ингээд гэр бүлийн гишүүд тантай адил одоо энэ төрийн албанд байна уу? Энийг бол одоо жишээ нь олон улсын байгууллах юм бол бүр маш сайн мэднэ тийм. Хэрвээ би одоо жишээ нь нүүбд ажилд орохоор бол манай гэр бүлийн хүн, манай ах эгч дүү айл нэг нь эсвэл манай эцэг хин нэг нь тийм ойрын гэр бүл immediate family гэж ярьдаг. Хэрвээ энэ сүлжээнд ажиллаж байгаа юм бол орж болдгоо. Яг энэ шиг төрийн алба бас яг орж болохгүй. Тэгтэл өөрийнхөө төрсөн дүүг ингээд метроны төслийн дараагаар өөрөө очсныхаа дараа аваа тавьсан тийм. Энэ өөрөө маш том хууль зөрчиж байгаа ажил. Араас нь эхнэр нь бүх тендерт ингээд орж ийн те. Эн чинь өөрөө нэгдүгээрт бүр бүх мэдээллийг бүх яг өөрийнхөө компанид ингээд зориулаад те нэг халааснасаа аваад нөгөө халаас руугаа өгж ийн гэсэн үг шүү дээ. Бидний мөнгийг өөрийнх нь халаасанд аваачаад хийцэн байхад дараа нь эхнэрийнхээ компани руу ингээд өгж ийн. Тэгснэ тэрийг хууль зөрчөөгөө гэж хэлж байгаа хууль зүйн яамны ийм сайд асан хүнтэй байна гэдэг ямар амар сонио үзэгдэл вэ те. Яаж тэгэж хэлж чадж байна. Энд чинь бүх тэр чигээрээ хууль шүү дээ. Хуулийн амар том зөрчилдүүд шүү дээ. Бүр бүх монгол хүн угаасаа мэдж байгаа шүү дээ. Хизээш тэгэж болдоггүй те. Одоо ингээд би төрийн албанд орохдоо өөрийнхөө хамааралтай байсан байгууллагуудаас бүгднгээс нь гараад ажлаа хүлээлгэж өгөөд бүх зүйлээ одоо ингээд бусад удирдах зөвлөлүүдийг хүлээлгэж өгөөд хүртэл ингээд гарч ирсэн байхгүй юу. Тэр нь яаж байгаа вэ гэхээр би өөрийнхөө нэр дээр хэрэгэлсэн хэрэглээгүй хамаагүй миний нэр дээр ямар нэгэн компани байхад тэр компани өөрөө улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихж байгаа байхгүй юу. Тийм учраас би тэр байгууллагуудаас салаад би өөрөө төрд яг ингээд 100% зүтгэх ёстой. Тэрнийхээ дагуу ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Ашиг сонирхлын зөрчилгүйг маань юу нотлох юм бэ гэхээр миний бүх орлого те бүх одоо энэ тэнд улсын бүртгэл дээр байгаа байгууллагуудын ямар юу зөвхөн төрийнх л байна. Бусд нь огт хамааралгүй байх ёстой байхгүй. Тэгээ энийг ингээд бүх хүн мэдж байгаа. Тэгэнгүүт бүгдээрийнхээ мэдж байгаагийн эсрэг энэ огт хууль зөрчөөгөө хэлчихээр хууль зөрчөөгөө болчихдоггүй байхгүй юу. Тэгээ яаж энэ хүн ийм амар гоё өөртөө ихтгэлтэйгээр те бүр ингээд шал худлаа зүйлийг маш ихтгэлтэйгээр үнэн болгож ингэж тавьж яриад байна. Энэ хүний артаа тал яг хэн байгаа юм бэ те. Ямар амар зөрөгтэй бардам Монголын төрийн дээр нь те бүх ингээ 3.5 сая иргэнийг зүгээр л худлаа яриад оромжлоо сууж чадчихна л гэдэг л. Ерөнхий сайд за төр зогсоосон гэдгийг тодтогъё тийм төр зогсоосон. Та энэ мэдээллийг юу гэж харж байгаа вэ? Энэ зүгээр гал унтраах мэдээлэл байв уу? Эсвэл ингэ зогсоох юм болов уу? Тэр нь бол шалгаж дуустал гэсэн мэсэн. Тэгээд
одоо бидний талаас асуумаар байгаа асуулт нь те Монгол Улсын ерөнхий сайд учрлаас мөн засгийн газраас улсын хурлын гишүүдээс асуумаар байгаа асуулт нь энэ хэн шалгах гээд байгаа юм бэ гэдэг асуулт байхгүй. Энэ дээр мэргэжлийн бус хүмүүс төсөл хэрэгжүүлээд мэргэжлийн бус хүмүүс тэрийг сонгон шалгаруулад мэргэжлийн бус хүмүүс тэрнийхэн тэзүүг нь авч хийгээд мэргэжлийн бус хүмүүс түүн дээр нь одоо зөвлөх үйлчлэл үзүүлээд тий хот төлөлт судалгааны хүрээлэн гингүүд дотроо иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдийн хурлын төлөөлөгч нар өөрсдөө удирдах зөвлөл нь болцсон ч байж байгаа шиг тий тэгснэ тэнцэн иргэдэд танилцуулж мэдээлээд иргэдээс гарын үсэг цугтуулав гэсэн чи өөрсдөө иргэдийн хурлын төлөөлөгч нар байж байгаа жишээ нь яг нэг юм 20 хүн дотор болоод байгаа үйл явц байгаа байхгүй 20 хүн өөрсдөө зураг зурсан болоод тий өөрсдөө тэзүү бодлоосон болоод өөрсдөө байгаль орчны үнэлгээ нийлж хийгээд ингээд яг ингээд тойроод харах юм бол эдгээр компаниудын цаа талын нэрсэн бүгдээрээ ингээд нөгөө иргэдийн хурлын төлөөлөгч нар Нямбатар дарга нь өөрсдөө л болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр огт мэргэжлийн бус зүйлээр ингээд бүх үйл ажиллагаа явагдаад байна. Манай хотын орлогч дарга маань өөрөө хүртэл хэлсэн шүү дээ тий. Энэ дээр ямар ч зураг төсөл хийгдэггүй. Ньюсиг юм нэрэрчсэн. Ямар ч зураг төсөл хийгдэггүй. Яагаад тэгэхээр энгийн нэг зураг хийгээд тэр зургийнхаа дагуу тендер зохион байгуулад тэр тендерээ авсан хятадын компаниуд 500 тэрбумыг шилжүүлээд тухайн компани нь одоо тэр мөнгөөрөө инженер геологийн судалгаа анхны өрөмдлөг, цооногийн өрөмдлөг хийгээд хөрсний дээж аваад судалгаа хийж эхэлж байна. Тэгэхээр тэнд ямар ч одоо ийм нэг үн тооцоолох боломжгүй, ажлын тоо хэмжээ тооцоолох боломжгүй, огт судалгаа хийгдэггүй, огт ажил хийгдэггүй, огт зураг төсөл байхгүй, тэзүү байхгүй ийм процесс байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйлсүүдийг одоо жишээ нь шалгана гэхээр яг юу шалгах гэдэг юм? Хин шалгах гэдэг юм тий? Яг одоо ингээд тэр зүйлийг нь огт мэдгүй, тэр төсөл хэрэгжүүлэх тий байгаль орчны үнэлгээ огт мэддэггүй, төслийн хэрэгжилт төслийн менежмент огт мэддэггүй энэ ингээ улсын хурлын нэг намын гишүүд нь өөрөө өөрсдөө шалгах гэдэг юм уу гэдэг юм амар сонио асуулт нь шүү дээ. Хэрвээ ингээ та нар өөрсдөө одоо жишээ нь засгийн газрынхан ерөнхий сайд мэднэ өөрсдөө энэ дотроосоо ингээд буцаагаад Нямбатарынхаа юм уу те энэ хотын дарга нарынхаа багийн хүмүүсээр нь өөрсдийг шалгуулах гэж байгаа бол бити тэгээ цаг алдаа л гэмээр байгаа. Тэгэхээр энэ сэдвээр ингээ өргөжлүүлээд ирэл маш олон зүйлийг харгана л да. Танд ярилцлагын төгсгөлд нэмж ярих зүйл байна. Хэдэн мянгаараа одоо ингээд бүх төрлөөр шеэрлээ, дэмжээд те талхлаа илэрхийлээд ингээд урамшуулад явж байгаа. Тэгээд мэрс зарим нэг хүмүүс одоо иймэрхүү юм ярьж байгаа. Ярамгийн төгжрөл те баг одоо энэ хурдны замаас болоод ярамгаас төгжихгүй ирэх байсан чинь та нараас болоод одоо төгжрөх гээд байна гэдэг байгаа байхгүй юу. Уучлаарай. Зургийг нээгээд харчаач тий. Энэ зураг нь интернетэд ч зөндөө явж байгаа. Энэ нь өөрөө имэйлтээс улаастай хүртэл явж байгаа юм зам аа. Гэтэл яармаг шал ондоо тий баруун уртаа талд байна. Улаанбаатар хот чинь түүн өөрөө зүүн хойтой талд нь байна. Энэ хоёрын хооронд яг тэр имэйлт улаастай энэ туулын хурдны замыг чинь огтлоод диагоналдаад энэ замтай чинь огт хамааралгүйгээр энэ зам чи явж байгаа. Та бүхэн төгжрлээ ярамгийн зам дээрээ төгжрээд наашаага гүүрээд авч төгжрээд мишэлэд аваад төгжрээд тэр хэсэгт ирэхэд тэр зам чинь холбогдно. Тэгээд яах юм? Та нар төв рүү явж байгаа үстэй те энэ иргэд төв рүү явж байгаа эсвэл төвөөс гарч ярмаг руу явж байгаа бийжиж яаж имэйлтийн юм уу улаастай явж байгаа замыг өөртөө хамааралтай төгжрөл бууруулна гэж ойлгоод байгаа юм бэ. Тийм юм байхгүй. Хоёрдугаар одоо энэ ингээд орц гарцтай штэ гэж яриад байгаа байхгүй юу? Орц гарцтай учраас энэ хурдны зам өөрөө бүр ямар ч ажиллах боломжгүй юм логикгүй зам болчихж байгаа. Яг үг гэхээр хурдны замын чинь орц гарц болгон дээр ботлнек төгжрөл буюу эндээсээ гараад шууд төгжрөл таг зогсно. Хурдны зам руу гарахтаа таг зогсно, буухтаа таг зогсно. Тэгэхээр энэ төгжрөл болгоно нь өөрөө энэ замын одоо тэр яг efficiency гэж ярддаг үндсэн функцийг ажиллуулах боломжгүй юм аа. Тийм учраас энэ өөрөө маш буруу тараас маш буруу төлөвлөлт. Тэгээд анханасаа энэ ярьж байгаа бүх зүйл нь ямар ч судалгаагүй, зураг төсөлгүй. Өөрөөсөө ч хэлсэн зураг төсөл нь одоо инженер геологийн дүгнэлт хийгдээд хийхээр гарна гэж байгаа. Тэгэхээр зураг төсөл нь хийгдээгүй, судалгаа нь хийгдээгүй ийм төсөл нэг ёсондоо юу хийх нь тодорхойгүй ажлын тоо хэмжээ байхгүй учраас үнэн нь бол хэд дахин өсөх боломжтой. Үнэн нь хэд дахин өсөө гараад ирэхэд дахиад
Энд чинь одоо өнөөдөр баригдчихгүй тий 2 жилийн дотор барьчихгүй. Ойрын 5 6 жил ингээд энэ замтайгаа ноцолдноо. Тэр цагт ерөөсөө туул гэдэг энэ ногоон байгууламжинч тэр голонч тэр тий энэ хавьд ингээд хүн амьдрах орчин нөхцөл нь хотон ч өөрөө ер нь бол байхгүй болсон байх боломжтой шүү л гэж хэлмээр байна. Студид ирж ярилцлага гэсэн баярлалаа. За баярлалаа.